Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ 7 хоногийн дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой спортын гимнастикийн олон улсын хэмжээний мастер инх цулыг урьж оролцуулаад танд өдрийн мэнд хүргэе. Шинэ 7 хоногийг сайхан эхэлж байна уу? Сайхан эхэлж байна. Өнөөдөр нэгд өдөр болохоор Монгол телевизийн нийт хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас өдрийн нэвтрүүлгээ үзэж байгаа нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш их баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс дахин баярлалаа гэдэг үгийг хэлье. Тэгэхээр бид тантай спорт ер нь хөдөлгөөний талаар түлхүү ярилцмаар байна. Тэгэхээр нэг юм үг байдаг. Хүн ер нь хөгшөрч биш, хөшж өтөлдөг. За бүр мухаар нэг бас эвгүй үг нь бол үхдэг гэсэн үг байдаг тийм ээ. Тэгэхээр хүн биднэрт одоо хөдөлгөөн яг юугаараа илүү чухал байдаг юм бэ? Ер нь хүмүүс ялангуяа эзэгтэй нар бид нар тийм ээ, эмэгтэйчүүд бид нар гэртээ яг аар сархан ямар хөдөлгөөнийг хийгээд байхад өөрийнхөө эрүүл мэндийг ер нь хамгаалаад байх боломж байдаг юм бэ? Тийм, ерөнхийдөө бол хөдөлгөөн бидний хамгийн гол эрүүл байх үндэс байдаг. Ерөнхийдөө хүн те хөдлөөд эрүүл мэндэд анхаарал тавиад ямар нэгэн биеийн тамир спортоор хичээлснийхаа үр дүнд бид нар болохоор хамгийн наацхийн тархалтаас өөрсдийнхөө урьдчилан сэргийлж чадна. Мөн эрүүл мэнд тэгээд эрүүл зөв оюун ухаан те санаа сэтгэл зүйн сайхан өөдрөг байх үндэс бол тавигддаг байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань тийм ээ ажлын байран дээр ч юм уу за эсвэл гэртээ аар сарханд яг ингээд өөрөө байнга хөдөлгөөдэй гэвэл ер нь ямар хөдөлгөөнүүдийг тийм ээ гэртээ ажлын байран дээр хийгээд байх болох вэ? Тийм үү те ажлын байран дээр бол хийж болох наа. Заавалжгүй нөгөө фитнес зориод байжгүйгээр тий наацхийн ерөнхийдөө бол гимнастикийн үндсэн хөдөлгөөнүүд байдаг тий гарны дасгал ч юм уу гидсний дасгал босод суух тий буюу өгцөгний дасгалууд ч юм уу тиймэрхүү дасгал ер нь одоо бас нийгэм хөгжснийхаа чигээр номын сангуудаар ч гэсэн хөнгөн йогийн хичээлийн дасгалын ном зарагдаж байна. Өшөө DVD CD-нүүд хүртэл хичээлүүд бол зарагдаж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө гэртээ байгаа хүмүүс бол цаг зав байдгүй болол тий өөртөө 30 минут л гар зарцуулахад бол тий хөнгөн дасгалууд бол хийгээд ах боломжтой. Тийм. Жимэнэр маань нэлээд хэлдэг байсан тэр үглэх гинт санагдчихлаа л да. Шалаа угаахтаа хүртэл айгуу сайн даллаж алдалж угааж чи эргээ та нарт хөдөлгөөн болт юм аа гэж. Зөв. Ерөнхийдөө тийм одоо шалыг болохоор одоо ер нь бол болчтой тийм. Бүгдээр ингээл бэлэн баг коноп дараал ажиллаад ингэчээд ерөөсө бүх юм бэлэнчлээд ах тусам тэр чинээр бидний эрүүл мэндэд эсрэгээр мөн хөл үзүүлж байгаа. Тийм болохоор аль болохоор суугаад шалаа би хүртэл гэртээ одоо шалаа одоо адилхан яг хуучныхаар ерөөс тонгоогоол гүүгээл хоёр талруугаа ингээл угаачдаг. Тэгээд тэр маань ерөөсөө хэдхэн минутын ажил болчихно. Яагаад ийм хурд угаагаад дуусчихваа гэд. Тийм. Өнгөц харахад гэрээ цэвэрлээд байгаа цаадахаараа өөрийгөө сэмжлээд хөдлөөд байгаа. Тэгэхээр хүний хөдөлгөөнд дутагдсанаас болж за ялангуяа эмэгтэйчүүд маань хамгийн түрүүнд яг ямар өвчнөөр өвдөх магадлал өндөртэй байдаг. Хөдөлгөөнд дутагдсанаас хамгийн эхлээд нэгдүгээрт хүн тархалт үүсдэг. Тархалт үүсээд ирэхээр ерөөсөө биеийн бүх эд эрхтэн тий давхар нөлөөлөд ирэхдэг. Нэгдүгээрт одоо илэг томрох ч юм уу. За бөөр өөхлөх. Тэгэл ялангуяа амьсгаад одоо давхцаад ирэхээр зүрх маань өвдөд ирдэг. Тийм болохоор ерөнхийдөө би одоо хүмүүсийг хөдлөөч, дасгал хийгээч гэдэг байгаа нэг үндсэн хідэн дараах шалтгаануудыг хэлмээр байна. Нэгдүгээр та дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл зүрхтэй байж болно. Яагаад эрүүл зүрх вэ гэхээр хүн одоо тодорхой хэмжээгээр биеийн дасгал хөдөлгөөн хийснээр бидний зүрх маань болохоор зүрхний одоо цусан хангамж маань бол хурцсаж тэр чинээгээр байнга дасгал хөдөлгөөн хийснээр зүрх маань эрүүл болж ирж идэг. Тэгээд одоо ер нь орчин үед бол ерөнхийдөө зүрхний одоо өвчнөр нас барагчдын тоо бага хамаагүй их болцсон. Ялангуяа Монголд хүртэл нас барагч зүрхний өвчнөр нас барагчдын тоо өшөө бүр залуужж гин гэж ярьж байгаа. Нэгдэг шалтгаан болж байгаа. Тийм болохоор та одоо тодорхой хэмжээгээр 7 хоногт 2-3 удаа өөртөө цаг гаргаад би тамир спортоор хичээлэх юм бол бид нар эрт нас барах магадлалаас та өөрийгөө бол аварна гэж хэлмээр байгаа. Тэгэд хүмүүс хэлтгэл та ер нь бол хөдөлгөөн чухлаа ялангуяа спортоор хичээлжээ гэж хэлдэг. За тэгэл хүмүүс зөв юм байна. Яг спортоор хичээлэх нь зүйтэй гэдгийг ухамсарладаг гэрнэ. Хийж хэрэгжүүлэх болохоор за өнөөдөр болоо маргааш болчих. За маргааш нь болохоор за нөгөөдөр болыг хойш нь тавьдаг. Тэгэхээр бид нэр энийг өөртөө хэрэгжүүлэхийн тулд яаж өөрийгөө илүү өдөөж дайчилж явах хэрэгтэй бэ? Тэгэхээр ерөнхийдөө болохоор бэлтгэл сургуульд хийгээд ирэхээр ажлын үр бүтээмж, ур чадвар хүнийх хамаагүй харьцангуй энгийн одоо тогтмол
удмал суугаа ажил хийж байгаа хүний хажууд 7 хоногт өөртөө цаг зав гаргаад одоо биенээр хөлсөө гаргаж байгаа хүмүүсийн хувьд харьцуулахад бол тэр хүн маань болохоор ажлын бүтээмж ур чадвар бол хамаагүй илүү байдаг. Яагаад вэ гэхээр хараа бид нар биеийн тамир спортоор одоо хөдлөөд хөлсөө гаргаад байж байгаа үед ганц амарч чаддаг юм бидний тарих амарч идэг. Тийм болохоор ерөнхийдөө тарих амарч идэг болохоор энэ үед болохоор эсэргээрээ биеэс биднэрт маань эндорфин гэдэг гормон ялгарч идэг. Энэ маань болохоор тархины шүүрлийн булчингаас одоо ялгарч идэг гормон. Энэ гормоныг хүмүүс юу гэдэг вэ гэхээр аз жаргалын гормон гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ гормон маань юу юм бэ гэхээр их бага хэмжээгээр хүмүүс өөртөө одоо энерги авч байгаа тохиолдолд яадгүй гэхээр энэ гормон маань бас их бага хэмжээгээр биенээс ялгараад идэг. Тийм болохоор энэ гормоныг л та өөртөө зориулаад гаргаж чадаад байна гэдэг маань аз жаргалтай байна. Тэр чинээрээ одоо их ажиллаж байсан түүртэхгүй те ерөөсөө дор нь ингээл хийчдэг тийм амьдрал илүү баяр баясгал. Тийм амьдрал ч гэсэн илүү баяр баясгалантай. Тийм байж чадна. Гэхдээ альва зүйлийг хийхин тулд хүнийг нэлээд өдөөс нь сонирхолтой хэлбэрээр байвал хүн тухайн зүйлийг хийхдээ илүү дур сонирхолтой байна тийм ээ. Тэр ч утгаараа одоо жишээ нь миний хувьд бол би их хөдөлгөөн хийх юмсан гэж их боддог хэрнээ би үнэхээр хийж чаддаггүй тийм одоо муу зуршилтай хүмүүсийн нэг. Тэгэхээр өөрийгөө яг тэр спортод уруу татахын тулд одоо жишээ нь спорт бүхэн өөрийн гэсэн нэг дүрмтэй, өөрийн гэсэн зөв зүйлтэй л байгаа л та. Гэхдээ ер нь ямар илүү сонирхолтой спортыг сонгож аваад хичээлвэл боломжтой юм бэ? Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хувьд бол төрөл бүрийн л энэ л та аэробик вэ. Тэр дундаа болохоор одоо ерөнхийдөө яг аваад зааж очиад манай бол аква фитнес байгаа. Усан аэробик энэ маань болохоор усан дотор одоо аэробикийн төрөл бүрийн хөдөлгөөнүүд хийн гэсэн. Тэгээд яг би бас гол нь яг бүр хилтэлдээ спорт хийх сонирхолгүй дургүй хүмүүс ялангуяа гэж хэлдэг. Тэгээд та нэг удаа ингээд зориод ирээд хичээлд оролцоод үзэхэр нэгсэндээ хамт олонтой болж чаддаг. Олуулаа хичээл хийхээр маш хөвгчлөлтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө ус гэдэг маань болохоор өөрөө бол гайхамшигтай тий. Яагаад гэвэл ерөнхийдөө усан дотор хүмүүс бас ярьдаг л та. Зарим нь болохоор хүн арьс бохирдохоос бас их айж эмзэглэдэг тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань юу гэж боддог вэ гэхээр спорт биеийн тамираар хичээлээд ирэхээр хөлс биенээс их ялгараад эсэргээрээ биенээс эвгүй үнэр гардаг. Авшгүй нүүр маань болохоор бохирдоод батгачлалт үүсээд байдаг. Яг үнэ. Тийм тэрнээс болохоор ер нь жоохон ингэж дүлөөд тиймэрхүү бол хүмүүс бол бас их надад таарч байсан. Тэгээд спортоор хичээлдэггүй гэж юу? Тийм бас яг тиймэрхүү эмзэг одоо тий. Нүүр бохирдоод тийм шалтгаантай тийм. Тэр маань болохоор эсэргээрээ та аква фитнес усанд хичээлэхээр яадаг вэ гэхээр өдөр болгон та дүүшинд орно. Өдөр болгон биеийн ариун цэврийг сахичин. Авшгүй дээр нь нүүрэндээ өөрийнхөө таарсан тий. Цэвэрлэгч бүтээгдэхүүнээрээ цэвэрлээд ирэхээр нүүр маань эсрэгээр цэвэршээд авшгүй бүр сайхан эрүүл залуу болоод ирдэг. Тийм давуу тал тийм. Бас нэг наадхандаа яг усан спорттой холбогдуулаад асуухад өдөр болгон одоо тэр фитнесээр усан спортоор хичээлээд тахлаар хүний нөгөө арьс нэлээ хурааших юм биш үү? Ер нь бол яг уу манай энэ жилийн 4 улирал онцлогоос хагалтай Монголын уур амьсгал хит хураас уур амьсгалтай зундаа хит халуун болчдөг тийм болохоор уур амьсгал бол мэдээч нөлөөлнө. Тэгэхдээ ерөнхийдөө тодорхой хэмжээгээр хүн маань өөртөө давхар арьсан дээрээ тижэл авч чийгшүүлэгч бүтээгдэхүүн бол ер нь заашгүй хэрэгжилж авах зөв юм болов гэж би боддог. Тэгээд яг усанд орсноор бол арьс хит хураашилт бол харьцангуй гайгүй. Тийм би бол ер нь удаа өдөртөө бол тэгэл усан дотор л хүмжиж байгаа. Би бас нэг хүн ингэж сонсч байсан хүүтэн за байнга фитнес яваад байх боломжгүй бол гэртээ дүүшинд орчдог хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэдгэр хүмүүсийн хувьд байнга хүүтэн усанд орж байгаа бол арьс илүү сайхан чанга байдаг. Тэгээд тархалтаас бас өөрийгөө сэргийлдэг гэл тэгдэг. Тэр ер нь хэр бодиттой үн. Ер нь бол тий ер нь бол яг байнга хүүтэн гэхгүй л дээ. Яг тодорхой хэмжээгээр бүлээ усанд өөрийнхөө эхлээд тий биеийн бүх бие угаагаа цэвэрснийхаа дараа дүүшнээс гарахын өмнөх нь нэг хэдэн юундаа хүүт усанд цохиулаад гарч байгаа хэвээр. За одоо хэдээр хугацаанд за нэг 3-5 минутын хугацаанд ч юм уу тийм удаан бишээр хүүт усанд цохиулаад гарахаар яадаг вэхээр арьс маань болохоор сэргээд зочрол аваад би эргэлт хүртэл цусны эргэлт хүртэл
түргсэд ирдэг. Тийм болохоор ерөнхийдөө хүүт усанд яхаар арьс бол чангарна. Аква фитнес ч гэсэндээ усанд болохоор хүүхнүүд маань одоо цэллүүд гэж ярьдаг. Ялангуяа төрсэн эхчүүд болохоор тий арьс их хурдан одоо сулраад унжсан байдаг. Тэрэн дээр болохоор ерөнхийдөө усанд бол явхад бол их үр дүнтэй байдаг. Тийм. Одоо та хэлж штэ усанд орсныхаа дараа 3-5 минут хүүтэн усаар ингээд би ингээд сэрчрээ сэргээ гэдэг чинь. Тэгэхээр хүүтэн ус гэхлээр усны температур ер нь ямар байх хэвээр хүүтэн баг зэрэг хүүтөвтөр байх хэвээр мөн хүүтэн байх хэвээр. Ер нь усны температур нэг 24-өөс 28 хэмээн байх хэвээр. Тэр бид нар одоо яаж өөрсдөө яг хэмжинэ гэсэн үг үү? Тэн дээр болохоор за яг ер нь бол нэг бид нар төрсэн эхчүүд бол их мэддэг бах та. Тохоогоороо тий хүүхдүүдээ усанд оруулахдаа тохоогоос дүрээд яг юу бахад бүлээн байдаг тий. Тэр маань бол нормал гэд. Ер нь бол насанд хүрэгчдийн хувьд бол харьцангуй хүүтэн устай байхад бол юу яахгүй тий. Хүүтэн байх тусмаа. Тийм хүүтэн байх тусмаа. Ер нь л хүүтэндээ ороод сурч ивэл сайн л гэсэн. Тийм тэр байтугай харцны усанд ордог хүмүүс их вэ. Одоо ер нь тий. Тэгэл үр дүн хэр сайн байгаа бүгд бол их дуртай ингээл харцны усанд орохоор өвчин адаглаад наацхан тархлаа. Хүний тархлаа их сайжирна. Ханаа томоо тусахгүй. За та тэгэхээр ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань ярьцлагынхаа зэрэгцээ нийт үзэгчдэд зориулаад эрүүл мэнд гоо сайхны зөвлөгөө мэдээллийг бэлтгэдэг. Тэгэхээр тэрхүү одоо зөвлөгөө мэдээллийг бас тесэн ядан хүлээж сууж байгаа үзэгчдэд зориулаад үзэгчтэй өнөөдөр манай сэтгүүлч маань та бүхэн зориулаад ямар мэдээлэл бэлтгэсэн байна тэрийг хамтдаа хүлээн авч үзээд студидтэй ярьцлагын цагаараа эргээд олцъя. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид эмэгтэйчүүдтэй гоо сайхны зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. Та эмэгтэй хүнийхээ хувьд нүрээ зөв будаж, өөсвөө нууж даруухан боловч донжтой харагдах нь чухал юм шүү. Гоо сайхан гэдг нь заяаных биш, санааных болсон гэхэд хэлсдэхгүй. Та хар, шар, цагаан, царай муутай халзан майгч төрсөн үүнийг засч янзлаад өөрийн хүссэн дүр төрхийг бий болгох боломжтой. Гэхдээ энэ нь гоо сайхны хагалгааны талаар биш юм. Бүсгүйчүүд нүүрний хэв болоод сэтгэл дундуур байдаг хэсгээ будгаар болон хувцлалтаараа өө сэвэгэнд алдалдаг болсон байна. Ингээд та бүхэндээ нүүр будалтын талаарх зөвлөгөөг хүргэе. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэсэн ойлголттой байдгаасаа нүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдв тос нэлж эхэлдэг. Харин арьс хуурайшин гэдэг нь түүнд усчиг дутагдсанаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжиж, сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс нүүрэндээ маск байнга тавих нь таны арьсыг хуурайшиж хөгшөрөхөөс сэргийлж чадна. Нүдээ нууцлаг харцтай болго. Дачаангой дүр төрхийг бий болгохын тулд бараан өнгийн завхны будагнаас бүү татгалзаарай. Энэ нь онцгой мэд дүр төрхийг бий болгох ба бусдын харцнаас анхаарлыг нь холдуулалгүйгээр гайхшруулдаг байна. Та сормоосаа өтгөн дэрэгвэр харагдуулахын тулд сормоосаа будаад дээрээс нь ингэсэг дүрхээд дахин будна. Сормоосаа будахын өмнө эсвэл будсны дараа будаг нь хатхаас өмнө тусгай эргүүлэгчээр эргүүлж болно. Энэ нь сормоосыг дэрэгвэр урт харагдуулдаг байна. Сормоосны будгийг доод сормоосны доогуур буулгахын тулд эхлээд сормоосыг уртынхан дагуу нийттэн нэг үе будаж сайн хатгаар нь сормоосны үзүүрээс илүүдл будгийг болгоомжтой авч цэвэрлэх хэрэгтэй. Хацар өнгөлөгчийн халдашгүй хүчийг бишрэн шүтээ. Уруулын будаг нүдний тэн шиг нэр хүнд өндөртэй бүтээгдэхүүн биш гэсэн таны гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэх болно. Нойрмог цонхор царайтай байсан ч хацар өнгөлөгчийг түрхээдэл шүнжэнгөө сайхан амарсан мэд цоглог туяарсан нүртэй болох нэ. Урал нь нүүрний хэсэгт өчүүхэн зай гизэлдэгч хамгийн тачаангуй арчилгаа их шаарддаг хэсгүүдийн нэг юм. Хуурайшиж хагарсан уруулыг байн хилээрээ долоох нь хортой нөлөөг үзүүлдэг байна. Шүлэс уруулын өнгөн хэсэгтээ нийлэхдээ уруулыг улам эмзэг болгож өвчлүүлдэг юм байна. Тиймээс бүсгүй та уруулаа зөөлөн булбраа мэт болгоё гэвэл өргөс тэмхийн шүүсийг өдөрт хэд хэдэн удаа түрхэж яваарай. За гоо сайхны мэдээллийг бэлтгэсэн байна тийм ээ. Тэгэхээр ус дутагдсанаас болж тийм ээ хүний арьс хэрэг хурдан хөгшөрдөг юм бэ. За эмэгтэйчүүд бидний хувьд бол нүүрнийхээ за бас хүзүүнийхээ арьсыг илүүд үздэг болохоос биш яг биенийхээ тийм ээ арьс хэрхэн хөгшөрж ийн гэдэгт бол төдийл нэг анхаарлаа хандуулаад байдаг байх. За тэгвэл биений арьс гэсэн бас нэлээд хөгшөрдөг байх. Тэр утгаараа бид энэс нүүрний арьс за бас биеийн арьсны хөгшрөлт ус дутагдсанаас болж хэрэг хурдан явагддаг мэдмээр. Тийм ерөнхийдөө хүний одоо бие организм
максимум 90%-ыг бол ус эзэлдэг гэж ярьдаг. Тийм болохоор бид нар дотороосоо ч гэсэн усыг бол өдөрт хангалттай хэмжээгээр бол өөртөө авч явах хэрэгтэй. Тэр жинэгээрээ одоо бас усын спортоор аква фитнесээр бол бас хичээлэхээр одоо яадаг вэ гэхээр нэг юмсанд нүүрний арьстай цуг, биеийн арьс маань цуг чангараад явдаг. Чангарах аюу тийм гол нөхцөлөлдөг. Түрүүний ярьсан хоёлаа хүүт ус гэдсэн бассейны ерөнхийдөө стандарт усны хэмжээ бол 24-өөс 28 хэмээн дулаантай бол байдаг. Тэгээд ерөнхийдөө усны бол стандарт түвшин болохоор метр 20-оос метр 80-тай гэсэн тийм түвшинтэй бол байдаг. Тэр дотор бид нар одоо түрүүний ярьсан аэробикийн төрөл бүрийн хөдөлгөөнүүдийг хийснээр тий ус маань маш даралттай, нягтралтай байдаг. Тийм болохоор яа түүхээр эмэгтэйчүүд бид нарын одоо энэ тойргийн хэсгүүд гарын тойрог, гидс, гуй, шилб ингээд тойргийн булчингийн хэсгүүд болохоор хамгийн үр дүнтэйгээр хасагдаж ирдэг. Айгуу үр дүнтэй. Тэгээ өшөө та нэг давхар өөр дээрээ юу мэдрэх вэ гэхээр таныг хичээлж явах хугацаанд л ус маань тэр чинээр таны бүх биеийн хэсэгт болохоор массаж хийж байна. Давхар. Одоо эргэн тойрноос ч ерөөсөө ингээд нэгсэндээ нягтрал даралтанд орчиж гин гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бол үр дүнгийн хувьд бол маш сайн гэж хэлмээр байна. Зарим эмэгтэйчүүдийн маань хувьд хэсэгчилж ингээд таргалаад байдаг тийм ээ. Цээжнээс дээш хайрна бэлгүүснээс доош ингээд илүү их таргалтай ч гэдэг юм уу. Ингээд яг хэсэгчлээд байдаг. Тэгэхээр яг энэ байдалтайгаа адилхан хэсэгчилж турыг гэсэн тохиолдолд бол одоо яаж турах болох юм бэ? Тэр тохиолдолд ерөнхийдөө хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалаад дээгүүрээ таргалдаг хүн байна. Тэг дундуураа тий тайлаараа бүр дөрвөлж байна. Нэг бол дээгүүрээ турах хайрна, хөлний доод хэсгээр бол тархалждаг. Тийм хүмүүс байна. Тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр хичээл сургуульд орохдоо одоо тэр багшийн ур чадвараас бол нөлөөлөх ёстой. Ягаад гэвэл тэр хүнд аль хэс биеийн хэсгийг хөгжүүлэх ёстой. Энэ хүний бие галбирыг яаж тий ямар тасал хөдөлгөөн зааснаар одоо энэ хүн яг одоо хүсэж байгаа тэр хэмжээндээ хүрэх вэ гэдгийг л бол онцлох ёстой. Тийм тэгээд ерөнхийдөө тасал хөдөлгөөн хийснээр биеийн галбирт давхар засагдаад ирдэг. Одоо унжуу мөртэй хүмүүс маань яадаг мөрний дасгал хийснээр мөрийн сайхан шилүүн дөгш. Тэг бүхтгэр нуруутай хүн бол зээж ихц болох ч юм уу. Ер нь дасгал хөдөлгөөнөөс хамаарна. Тийм. За тэр дундаа тэгээд усын спорт маань бол бүр яг хүний биеийг ерөнхийдөө жигэд бас хөгжүүлээ явчихна. Дээр нь арьс чангална, авсчгүй стресс ядаргаа сайхан тайлагдана. Усанд бол хамгийн үр дүнтэйгээр бол стресс ядаргаа бол тайлагддаг. Тийм. Ер нь усын спортоор хүн хичээлэхэд өдөр болгон хичээлж явах шаардлагатай. Тиймээс бол 7 хоногт нэгээс 2 удаа. Гэхдээ тодорхой хэмжээний бас тэр чинь хугацаа байх байх тийм ээ. Тий. Тэр болохоор яг хувь хүний сонирхлоос ээж болно. Ерөнхийдөө бол өөртөө ачаал аваад би одоо хөдөлжээ гэсэн хүмүүс хамаагүй 7 хоногийн 5 өдрөн ч юм өдөр болгон ингээд өөртөө цаг гаргаад яваад ээж бол өшөө цаг зав боломжгүй гэсэн хүмүүс маань 7 хоногт ядаж 2-оос 3 удаа тэг нэг цагийн хичээлээр юм өөртөө тэг цаг зав гаргах чивэл илүү үр дүнтэй юм болоо гэж бодож байна. Тийм. Ер нь хүний бие өдөрт за өглөөдөө ч гэдэг юм өдөртөө эсвэл оройдоо илүү хөдөлгөөнийг тийм ээ хөдөлгөөн хичээлэхэд спортоор хичээлэхэд илүү нөгөө хөдөлгөөний үр дүн би сайн үр дүнгээ үзүүлнэ гэсэн тэм зүйл байх уу? Одоо жишээлбэл усын спортоор өглөө хичээлэхэд үр дүн илүү сайн гарна, орой олны үр дүн багтаач гэдэг юм тийм ер нь байдаг юм. Тиймэрхүү юм бол яг харьцангуй ер нь өглөө осоод усанд орохоор хүний бие их сайхан сэргэлдэг. Тийм сэргэлдэг. Тэр чинээрээ ч хүн энерги хүч чадал бол их байдаг. Явлан тэгээд өдөр тэр хүн ажиллаа хийгээд орой олтол ингээл тараал ингээд яг ер нь харьцангуй жоохон цуцаад ядарсан байдаг л да. Тэгтээ түүний дараа ахаа дасгал хөдөлгөөн хийхээр яадаг вэхээр бие маань ахаа сэргээд ирдэг. Энэ сэргсэн бие маань тэр чинээрээ та гэртээ очоод одоо унтахад нэгдүгürt нойр маш сайн болдог. Ерөнхийдөө дасгал сургууль хийж байгаа хүн энгийн зүгээр одоо тий хөдөлгөөн хийдгүү хүнтэй унтж байгаа нойрныхын чанар нь хамаагүй сайн байдаг. Энэ маань юугаараа гэхээр дасгал хийж байгаа хүмүүс маань тий нэгдүгürt амьсгал нь жигд байдаг. Өшөө орой ингээд бэлтгэл сурвал хийсэн хүмүүс маань тодорхой хэмжээгээр биеийг сулдаад ядарсан. Тийм болохоор ерөөсөө элдв юм бодож санахгүйгээр
бат бүх нойртой. Тийм унтдаг. Тийм болохоор яг нойр муу одоо ингээл орой унтаж чадахгүй байгаа ийм хүмүүс маань хөдлөөрэй л гэж би бол зөвлөмөр байна. Тийм би чинь хөдлөх тийм юу дутагдаад байна л гэсэн. Тийм хөдөлгөөн шаардж байна. Та түрүүн хэллээ шүү дээ. За усын спортоор хичээлснээр хүний ерөнхийдөө арьс маш сайн чангардаг гэж ярьж байна. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдэд би зориулж танаас энэ асуултыг асуумаар байна. Усын спортоор хичээллээд тогтмол ингээд хичээллээд явдаг хүн ердийн эмэгтэй хүнтэй харьцуулахад за гоо сайхны байдлаас гадна харагдах төрхөөрөө хэдэн насаар илүү гоё залуу арьс илүү сайхан чанга байх боломжтой байдаг бай. Тий, ерөнхийдөө болохоор тэр яг би өөр дээр яг саяхан нэг судалгаанд орж үтсэн л дээ. Тэгээд яг насны төвшин бүх зүйлээ ингээд судлуулад үзэхээр би одоо яг өөрийнхөө насны хэмжээнээс 10 насаар залуу зэн гэсэн тийм дүгнэлт гарсан. Тийм болохоор яг би болохоор өөрөө бас явтай энгийн хүмүүсийн бодвол харьцангуй яг ингээ багасаа спортоор хичээлсэн тамирчин гэдэг бол хүн энгийн хүмүүстэй харьцуулахад арай урах. Гэхдээ яг тиймэрхүү хүмүүс маань 7 хоногийн та 2-3 хоногт хичээлж чадаад ах юм бол өөрийнхөө насны төвшнгөөс 5 насаар залуу тийм харагдах бол болно. Дээрээс нь эрүүл байна. Тийм эрүүл. Хамгийн гол. За танд маш их баярлалаа. Тэгэхээр та бүдээр ярьцлагаас ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тэгэхээр магадгүй би бас яг танаас асуугаагүй үлдээсэн тийм ээ. За энэ хөтлөгч маань яг энэ асуултыг асуучвал би яг ингээ ярьчмаар байна гэсэн тийм зүйл байгуул та бүдээр ярьцлагыг үзээ сууж байгаа нийт үзэгчтэй хандаад тэр одоо зүйлээ хэлэх боломжтой таны хувьд. Тийм тэгээд сүлд нэг хэлэх юм байна. Ерөөсөө л аз жаргал хүн өөртөө аз жаргалтай байдлыг бий болгох ёстой. Тийм болохоор хүн яагаад ингэж зориод өөртөө нэг хөдлөөд хөлс хүчээ гаргаад идэх юм бэ гэхээр эсэргээрэл түүнээсээ хэд дахин илүү өөртөө аз жаргалыг бий болгож чадчихаа шүү л гэж хэлмээр байгаа. Тийм болохоор өсгөж та бүхэн хичээгээд үзээрэй. Тэгээ өөртөө цаг гаргаад тийм ээ. Нийт одоо яг ялангуяа бүсгүүчүүд гэлтгүй одоо ирчүүд мань хүртэл дандаа бүсгүүчүүд гэхлээр гомдчихж магадгүй тийм ээ. Тэгэхээр нийт үзэгчд маань за тэгээд эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй ер нь өөртөө хайртай байж чадаад цаг зав гаргадаг бол урт удаан эрүүлэх таслахын гол үндэс нь бол хөдөлгөөн юм аа. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн манай одоо нэвтрүүлгийн зочноор спортын гимнастикийн олон улсын хэмжээний мастер инхцүүл өргөдөн оролцож за спорт хүнд яг юугаар илүү ач тустай юм бэ? Байнгын тогтмол хөдөлгөөн хийснээр хүн яг амьдралаа хэрхэн илүү одоо аз жаргалтай илүү идэвхтэй байх боломжтой юм гэдэг талаар надтай ярьцлаа. Ингээд өнөөдрийн таны санж сэтгсэн ажил бүхэн өөдрөг одоо сэтгэлчлэн сайхан бүтгийн өрөөлөг тавиа. Эргээд маргааш өдрийн энэ цагтаа эргээд уулзлаа. Баяртай үзэгчтэй.